Ер нь хайр сэтгэл гэр бүлийн амьдрал бол маш учрыг олж зөв ментор, коуч тийм ээ зөв зөвлөх хүнээс асуухгүй бол бас зарим сэтгэл зүйч гэсэн нэртэй 20 эдтэй 30 эдтэй өөрөө хүнтэй сууж үзээг, өөрөө хүүхэд төрүүлж үзээг, өөрөө хэрэлдэж үзээгүй, эвлэрч үзээгүй. Тийм хүн зөвлөгөө өгöd ах юм. Өөрөө үзээгүй юм хүнд ярьж болдго юм уу? Тий? Өөрөө үзсэн байж хүнд зөвлөнө гэж яриа штэ. Ном уншингуудаа хүн зөвлөгөө өгдөг гэж яриад ах юм. Байхгүй амьдрал ном хоёр чинь тэнгэр газар шиг ондоо. Амьдрал шал өөр. Нэг ном дээр бичсэн зүйл нэг хүний амьдрал тохирч магадгүй. Нөгөө 1000 сая 2 сая хүний амьдрал тохирохгүй байхгүй юу? Тий. Тохирохгүй. Хэрэлдэж байгаа хэрүүл нь адилхан биш байдгийг. Эвлэрх сэжүүрүүд нь адилхан биш байдгийг. Бүх юм нь өөр байдаг байхгүй юу? Анх гэрлэхэд тэр хүүхний нүдийг харсан, зарим нь мөөмийг харсан, зарим нь хөлийг харсан, зарим нь гарыг харсан, зарим нь ажлыг харсан, зарим нь ярианы чадварыг харсан. Өөр зүйл дээр харсан тэр эвлэрх аргууд нь яг тэр өөр байдаг байхгүй юу? Тэрийг мэддэг туршлагын хүн л эвлэрүүлж чадна. Тэ эвлэрүүлэн зурчлах үйлчлэгийг бас учир дутагдaltaй хүмүүс бас хийж байгаа. Яг суралцах байлгүй. Ингээд яг нэг эрсдэлд ороод нэг айл салгаад тэгэл явандаа сурхал байх л та. Үргэлжил нийлүүлэхийн төлөө сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байхгүй юу? Яаж энэ өөрснөө дурлаж хайрлаж олцоод нохоо гахаа чон чөтгөр гэж яриад байгаа хүмүүсийг яаж бие биенийг ханхуу гүнж болгодог вүлээ гэдэг дээр л тэр 5 цаг 6 цаг толгойн ажиллах хэвээр. Тэ ажиллах хэвээр. Ямар ч арга хэрэгжилж болно. Нөхрийн цаазаар авъя гэж хэлэнгүүтэл эхнэр надаас айсантаа очиод нөхрөө тэрвэрэд авдаг. Тийм ээ. Өөр залуутаа суулгах чи хамгийн муухай гэдэг би өөр залуутаа суулгах чи гэдэг 10 залуугийн зураг харуулангуут нөхөр нь эхнэрийнхээ толгоогоор аваад энэ өвчтэй галзуу амт юм байна. Хоёлаа явъя миний эхнэр би чамтай хайртай шүү гэдэг гараа явсан ч тохиолдол байна. Ямар арга хэрэглэх нь хамаагүй шүү дээ. Тэр хүний тэр одоо туршлагатай сэтгэл зүйчин л өөрийнх нь тэр хүмүүсийг яг ямар жил ордны ямар ааш авиртай ямар эцэг ихээр хүмүүжил авсан яаж одоо боловсрал авсан байна вэ гэдгийг л тэр 5 цагт гүн гүнзгий мэдэж авах юм бол ойс түлхүүр нь нэг л зүйл байдаг. Нэг л үг хэлэхэд л тэр хүмүүс нийлдэг байхгүй юу? Тэр нийлүүлэх тэр гол үгийг л олж авахыг л мэргэжлийн гэр бүл судлаач гэж нэрлэх байх та.